За сайн байцгаана уу? Номер ТV Солонгос улсаас мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ нэгэн чухал сэдвийн талаар бас ярилцахаар бэлтгэсэн байна. Тэр маань юу гэхээр хүн болгоны мэдих за мөн маш эмзэг сэдв болох хүүхдийн хүчирхийлэл юм аа. За тэгээд хүмүүс хүүхдийн хүчирхийллийг мэддэг юм шиг мэддэггүй юм шиг ерөнхийдөө маш тийм эргэлзээтэй байдаг шүү дээ. Ээж аав нь хүмүүжүүлж байгаа юм шиг эсвэл хүүхдийн хүчирхийлэл автаач байгаа юм шиг үүнийг ялахад маш сонин хэцүү байдаг. За тийм болохоор та бүхэнд хүүхдийн хүчирхийллийн тодорхойлтыг ер нь хэлж өгье. За хүүхдийн хүчирхийлэл гэдэг нь болохоор эцэг эх болон тухайн хүүхдийн асран хүмүүжүүлэгч нь санаатай биед болон сэтгэлд гим хохирлыг учруулахыг хүүхдийн хүчирхийлэлт нь. За хамгийн нийтлэг дөрвөн гол төрөл байдаг. За тэгээд хүүхдийн хүчирхийллийн гол дөрвөн төрөл нь болохоор нэгдүгээрт биеийн хүчирхийлэл. Тэр маань мэдээж эцэг эхэн санаатайгаар шийдхэн цайрлуулж зодохыг хэлнэ. Зодод занжих те хүүхдийн биеинд нь л ямар нэгэн гэмтэл хохирол учруулж байна гэсэн үг шүү дээ. За ингээд хоёрдугаарт нь болохоор сэтгэлийн дарамт орох байна. За сэтгэлийн дарамтанд юу орох вэ гэхээр байнга хараад зөхөх те за мөн архины хамааралтай гэр бүл байнгын айцтай хүүхдийг байлгах за мөн эцэг их нь хоорондоо хэрэлдэж зодолдоод хүүхдээ байнгын сэтгэлийн айцтай байлгах за мөн ингл тэгин шүү, ингл алын шүү, ингл тэгин шүү, хүнд хэлвэл зодно шүү гэх юм уу. Энэ бүгд бүгдээр сэтгэлийн дарамтанд орж сэтгэлийн хүчирхийлэлд орох байна. За 3 дугаарт нь мэдээж бас маш эмзэг сэдв болох бэлгийн хүчирхийлэл байна. За тэгэхээр бага насны хүүхэд за мөн 18 нас хүрээгүй бол бүгдээр хүүхдэд орно шүү дээ. За ингээд хүүхдэд үзүүлэх том хүнээс үзүүлэх тэр бэлгийн дарамт буюу бэлгийн хүчирхийлэл бас үүнд орж байгаа маа. За ингээд дөрөвдүгээр нь болохоор үл хайхрах гэсэн үг. За үл хайхрахт маань болохоор маш олон зүйл орно. Тэр маань юу гэхээр хоол хүнсээр дутаа хоол хүнс өгөхгүй байх хүүхдийг үлсгэх цангаах тий. За тэгээд шаардлагатай амин дэм хангахгүй байх. За мөн хувцас хунраар хангахгүй байх. За тэгээд хүүхдээ эрүүл мэнд байж байгаа орчин нь тий бүх зүйлээр хангах орчноор хангахгүй байх. За тэгээд дээрэс нь эрүүл мэндийн асуудал эрүүл мэндийн үзлэгт оруулахгүй байх. Өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхгүй байх, им өгөхгүй байх ч гэх юм уу те. Эдгээр нь бүгдээрээ үл хайхрах хүчирхийлэлд орох байна. За мөн хүүхэд сургууль хүмүүжлэх те боловсрох эрхийг нь зөрчих их сургуульд явуулахгүй байх, хичээлд нь явуулахгүй байх зэрэг бүгдээрээ бас энэхүү хүүхдийн хүчирхийлэлд орох байна. Хүүхдийн хүчирхийлэл бол сүүлийн үед бол жил ирэхт тусам ихсэх ерөнхийдөө хандлагатай байгаа. За тэгээд би бас үүний мэдээллийг бэлтгэж явахдаа Солонгосын би өөрөө Солонгос амьдардаг учраас Солонгосын жишээн дээр бас маш их татаж ярих гэж бодсон. За тэгээд Солонгосын жишээн дээр ч гэсэн ерөнхийдөө сүүлийн үеийн байдлаар хүүхдийн хүчирхийлэлд өртөх тоо нь бол 2 дахин нэмэгдэж за мөн хүүхдийн хүчирхийллээс болж нас барсан хүүхдийн тоо 3 дахин нэмэгдсэн юм тоо байгаа юм байна. Тэр нь юу гэхээр 15 онд 19 хүүхэд нас орж исэн бол 2019 онд энэ тоо болохоор 58 хүүхэд буюу 3 дахин өссөн юм үзүүлэлттэй байна. За тэгэхээр Солонгос улс ч гэсэн сүүлийн үед хүүхдийн хүчирхийллийн талаар маш дөрвтэй арга хэмжээнүүдийг ч гэсэн авч за тэгээд засгийн газар нь ч гэсэн хуулинд анхаарч аль болох сэргийлэх юм аргуудыг бол хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр Монгол улс маань ч гэсэн цаашдаа хүүхдийн тухай хуулиуд, хүүхдийн эрхийг хамгаалсан хуулиуд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл зэргийг хууль энэ системээр нь өөрчилнө гэж найдаж байна. Мөн хийх хэрэгтэй заашгүй зүйлсийн нэг байна. За хүүхдийн хүчирхийллийг ерөнхийдөө өгүүлдэг шалтгаанууд гэж бас байдаг байна. За тэгээд ямар шалтгааны улмаас хүүхэд ер нь хүчирхийлэлд өртдөг вэ гэдгийг нийтэд нь авч үзэх юм бол нийтдээ 5 шалтгаан байна. За хамгийн нэгдүгээрт нь хоорондоо таарамжгүй байнгын хэрүүлтэй ийм гэр бүл хосууд эцэг эхүүд орж байна. За тэгээд ийм гэр бүл байдаг хүмүүс бол ерөнхийдөө хүүхдийг байнга сэтгэлийн дарамтанд байлгана гэсэн. За мөн эцэг нь ч юм уу ээж нь ч юм айл нэгэн стресс ихтэй бол стрессийг хүүхдэд гарган хүүхдийг байнга загнах, хүүхдийг байнга зодох, эсвэл хоол унд хийж өгөхгүй байх, үл хайхрах зэрэг
хүчирхийлэлд өртдөг байна. За ингээд хоёр дахь шалтгаан нь болохоор хүсээгүй жирэмслэлт. Энэ болохоор одоо хамгийн чухал шалтгаан байгаа. Ялангуяа одоо манай өсвөр насныхан тий за тэгээ залуу охид бүсгүйчүүд, залуу ингээд гэр бүлүүд ч гэдэм юм. Ерөнхийдөө гэр бүл төлөвлөлт бол маш чухал. За мөн хүүхэд гэдэг асуудал чинь маш чухал шүү дээ. Хүүхэд гаргахтаа заавалчгүй төлөвлөж гаргах ёстой. За төлөвлөдөггүй маа гэхэд орчин нь хүүхэд хүмүүжүүлэх орчинтай, хүүхэд хүмүүжүүлэх одоо чи өөрөө чадaltaй, нөхөр чинь яваад өгсөн байлаа ч гэсэн ганцаараа өсгөөд одоо арчилчих чадaltaй ийм үед ерөнхийдөө хүүхэдтэй болж болдог шүү дээ. За тэгэхээр ингээд хүсээгүй жирэмслэлд орсон одоо хүүхдүүд, бүсгүйчүүд те ингээд хүсээгүй хүүхэд төрөхөд түүндээ одоо үл хайхрах, халамжлахгүй байх, за тэгээ үл тоомсорлох, хайр одоо ингээд хайраар дутаах те энэ бүх төрлийн одоо энэ хүүхдийн хүчирхийллүүд нэмэгддэг байна. Ингээд уураа гаргах ч гэдэм үү те. Би тийм учраас хүүхдийн эрхийг одоо энэ хүү шалтгаанаар одоо жирэмсэлж хүүхдээ болсон ээжүүд гаргах хандлага нь маш өндөр байдаг байна. За ингээд 3 дахь шалтгаан нь болохоор мэдээж эцэг эх нь өөртөө одоо бага ахта хүчирхийлэлд өртөж байсан. Ямарваа нэгэн сэтгэлийн хүчирхийлэл, биеийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл зэрэг ийм одоо хүчирхийлэлд өөртөө өссөн хүмүүс том болоод хүүхдтэй бас хүчирхийлэл үзүүлэх тохиолдол маш өндөр байдаг байна. За ингээд 3 дугаар, 4 дугаарт нь болохоор архины одоо хамгаалалтай, ямарваа нэгэн зүйлийн хамааралтай хүмүүс. Архины хамааралтай, за мөн хар тамхины хамааралтай ч гэдэм үү те, ийм архины донтолттой, ийм алкоголик ийм хүмүүс болохоор хүүхдүүдтэй ерөнхийдөө хамгийн одоо хүүхдийн одоо хүчирхийлэл хамгийн их үйлддэг байна. За тэгэхээр арх үсэн үедээ одоо хүүхдэд загнаж зодох. За тэгээд архин л чухал болохоор хүүхдэд үл хайхрах одоо тий хичээл сурлагт нь тоохгүй байх. За эрүүл мэндэд нь тоохгүй байх. Хүүхдийг айтайхан хувцаж өмсөж зөөлгөх, хоол ундад нь ямар ч одоо анхаарал тавихгүй зөвхөн өөрөө л архиа уухаа бодно. Ийм шалтгаан байна. За ингээд 5 дугаар шалтгаан нь болохоор эрүүл мэндийн асуудалтай хүүхэд ямар нэгэн одоо өвчтэй, хүнд өвчтэй, за тахир дутуу зэрэг ийм хүүхдүүд эрүүл хүүхдүүдийг бодвол хүүхдийн хүчирхийлэлд өртөх магадлал нь маш өндөр байдаг байна. За хүүхдийн хүчирхийлэлд орсон одоо хүүхдийг яаж таньж мэдэх вэ те? Тэгээ шинж тэмдэг нь ерөнхийдөө юу юм бэ гэхээр за нэгдүгээр хүүхэд бол байнга үлссэн шинжтэй, ерөнхийдөө байнга үлсгэлэн, за тэгээд энэ тэнд одоо хогт төвч гэдэг юм уу те? Энэ бүгдээрээ хүүхдийн хүчирхийлэлд орно. За ингээд хоёрдугаарт нь болохоор мэдээж одоо хувийн ариун цэвэр тааруу ерөнхийдөө байнгын бохир одоо хувцас өмсөх гэж бас орж байгаа. За ингээд 3 дугаарт нь болохоор ядруу ерөнхийдөө маш их юм ядарсан. За тэгээд харцнаас нь бүх зүйл харагддаг. Мэдээж юм айсан тий ядарсан байдалтай бусдаас ингээд хайр эрэл хийсэн юм харцтай ийм хүүхэд ахын бол ерөнхийдөө хүүхдийн хүчирхийлэлд өртжээ гэж үзэж болох нэ. За мөн 4 дугаарт нь болохоор цаг агаартай тохироогүй хувцлах, цаг угаартаа тохироогүй хувцлах 100 одоо амар зузаан хүртэхтэй тий өвлийн гуталтай явж явах ч юм уу. Эсвэл өвөл олцоод авч чинь одоо хавар намрын хүртэгтэйгаа тий. За тэгээд одоо малгайгүй зам ингээд зуны гуталтай явж авах жишээ нэг тий. Ийм хүүхдүүд бол ерөнхийдөө хүүхдийн хүчирхийлэлд байна. Одоо эрхэн зөрчигдөж байна гэсэн. За мөн бусад буюу одоо бусдыг үзий ядах тий. За тэгээд мөн хүүхэд өөрөө бас хүүхдийг одоо зодох ч гэдэм үү тий. Иймэрхүү хүүхдүүд бол ерөнхийдөө хүүхдийн хүчирхийлэлд одоо амьдарч байгаа хүүхдүүд гэсэн үг байна. За тэгэхээр үүний одоо энэхүү шинж тэмдгээс харахад болохоор манай одоо монголчууд гэлтгүй ер нь дэлхийн ихэнх хүмүүс харчаад хараагүй юм шиг явдаг шүү дээ. За тэгэхээр энэ хандлагаа ерөөсөө өөрчлөх хэрэгтэй байна. За тэгээд саяхан одоо ид шидийн орон одоо манай ган жахлан ч гэсэн тий гаргасан хүн бай гэдэг хөтөлбөр явагдаад байгаа. Хүн бай хөтөлбөр бол ганц хүүхдийн хүчирхийлэлж биш ерөөсөө ерөнхийдөө буруу байгаа бүх зүйлс дээр хүн байгаа ч тий хумсартай байгаа ч тэгээд хүнлэг сэтгэлтэй байгаа ч л гэж хэлээд байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлж, хүүхдийн хүчирхийлэлж ерөнхийдөө өөрөө маш их соргог байгаа ч. За тэгээд ингээд иймэрхүү одоо тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүд хот гудамжиндтэй за мөн та өөрөө багш, эмч ийм мэрэгжилтэй, за мөн нийгмийн ажилтны ийм хүн байгаа бол хүүхдүүдтэй илүү их харьцдаг шүү дээ. За тэгэхээр үүнээс одоо ерөнхийдөө яг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл байгаа хүүхдүүд бол нүдэнд шууд ингээд тусаад ирдэг. За тэгэхээр энэ хүүхдүүдийг битгий ингээд анхаарал сул өнгөрөөгөөч. Заавалчгүй ингээд соргох, очиж уулзаж ярилцаж ингэж
анхаарч яваач гэж бас урайлмаар байна. За тэгээд Монголд маань ч гэсэн сүүлийн үед маш том хэрэг одоо 9 сарын 20 доор гарсан шүү дээ. Одоо бараг яг сар гарны өмнө 9 настай охин маш одоо харамсалтайгаар одоо хойд эцгийнхаа гарт амиалтсан шүү дээ. За тэгээд энэ хүү хэрэг бол унтраагүй гэж би бас бодож байна. За одоо яг одоогоор ч гэсэн хүүхдүүд одоо гэртээ бас яаж хүчирхийлэлд өртөж яаж байгаа ч мэддэхгүй. Яа тэгэхээр мянган хүүхэд тутмын одоо нэгэнд ил гардаг гэж байгаа. За тэгээд бусад 999 хүүхдүүд бол ерөөсөө хүчирхийлэлтэйгээ ганцаараа тэмцээд явж байдаг гэсэн тийм судалгаа байдаг байна. Тийм болохоор нийгэмд одоо хамгийн эмзэг одоо хамгийн их хөөрхөн ариунхан нандин хайрыг хүсэж явдаг хүмүүс бол ерөөсөө хүүхдүүд багчууд байдаг шүү дээ. За тийм болохоор том хүн гэсэн одоо үүргээ ухамсарлаад өөрөө одоо юу гэдгийг өөрөөсөө эхэлж өөрчлөгдөд тэгээд хүн байгаа ч гэж бас хэлье. За тэгээд би одоо та бүхэндээ Солонгост болсон нэгэн хэргийн талаар бас ярьж өгье. За сүүлийн үед ч гэсэн Солонгост одоо мэдээгээр маш олон одоо хүүхдүүд гэртээ тий ингээд хичээлж явж чадахгүй нэг хэсэг одоо өчнөө сарын ковидос болж ер нь гэртээ байсан шүү дээ. За тэгээд ковидтай ч гэсэн холбоотойгоор ерөнхийдөө хүүхдийн хүчирхийлэл ихссэн гэсэн тоо бас гараад байгаа. За тэгээд хамгийн сүүлийн үед л гэхэд одоо Солонгост маш том амар хэрэгүүд бол гарсан хүүхдтэй холбоотой ярихаас ч бүр амар. За тэгээд жишээлбэл одоо чанаанд нэг хойд ээж нь хүүхдээ цүнхэнд хийж одоо шийтгэж байгаад алсан хэрэг гарсан. За тэгээд миний одоо ярих гэж байгаа хэрэг болохоор 9 настай бас яг энэ Монгол охинтой адилхан. Гэхдээ энэ хэргийг яагаад ярьж байгаа гэхээр маш одоо зүгээр гоёор төгссөн учраас та бүхэндээ ингэдэм шүү гэдэг сануулга одоо тий зөвлөх маягийн үднээс энэхүү хэргийг ярьж байгаамаа. За тэгээд тэрхүү охин болохоор 9 настай бас яг адилхан 9 настай. За тэгээд гэр бүлдээ одоо хойд аавтаа мөн ээжтэй төрсэн ээжтэй хоёуланд нь задуулж одоо шийтгүүлж байнга задуулж ингэж хүүхдийн хүчирхийлэлд байсан байгаамаа маш удаан. Ерөнхийдөө бараг 2 жил орчим. За тэгээд энэ хэрэг болохоор 5 сарын сүүлээр болсон хэрэг байгаа. За юу болсон бэ гэхээр нэг охин гэрээсээ 4 давхраас одоо биланд амьдардаг тий солонгосчуудын хөвчлэн амьдардаг тийм билла байсан байгаа. За тэгээд 4 давхрын балкон дээрээ ерөнхийдөө нохоо шиг байнга гинжлэгдэж байсан байгаа юм байна. Тэгэхээр маш олон ерөнхийдөө хэдэн сараар чи юм гинжлэгдсэн мэдэхгүй. За тэгээд тэрхүү ээж аав нь бол түүнийг одоо шийтгэж одоо чи бол угаасаа ингэж л шийтгэх ёстой гэсэн үднээс ингээд гинжлээд балкон дээрээ ерөнхийдөө байнга ингээд байлгадаг байсан байгаа. За тэгээд өдөрт нэг хоол идэхүү үгүйтэй ингээд амар их өлссөн. Хоол идэрч бараг өгөхгүй. Тэгээд өмсөд зүйлс нь бүр ингээд ноорхоо чигээрээ тийм хүүхэд байгаамаа. За тэгээд энэ хүүхэд яасан гэхээр гэрээсээ аргагүй ирэхэнд одоо оргож байгаа. Яа тэгэхээр энэ их одоо хүчирхийлэл дунд тамлан зовоолт дунд байсан учраас өөрөө ирэхгүй ингээд дээврээрээ дамжаад хажуу айл руугаа оргожээ. За тэгээд хажуу айл руугаа балконоор нь дамжиж одоо дээврээр нь өсөрч орсон гэсэн үг шүү дээ. Маш аюултай одоо өөрийнхөө амь насыг ч гэсэн эрсдэлд оруулаад хажуу айл руугаа ерөнхийдөө ороод за тэгээд хажуу айлд нь тухайн үед хүн байхгүй гэж тараад гэрт нь ороод нэг ширхэг ундаа нэг говьмын идээд хум одоо хүл нүцгэн тэгээд тэр гарсан тэр айлын хаалхыг онгойлгоод гарсан байгаа. За тэгээд ээж аав нь мэдээж олчихгүй гээд тэр айлаас гараад шууд ингээд уулаараа дамжаад ерөнхийдөө ингээд өөр гудам руу ороод явж исэн байгаа. За тэгээд хаанаас ч нэг олсон таавчиг өмссөн хүл нүцгэн. За тэгээд маш юм ноорхой нэг хачуу уцтай тэгээд маш туранхай ингээд тураалтаа орцсон. Хэдэн хоногч устаас нь ороогүй юм бүр нэг юм яг л нэг гуйлагчин шиг одоо ингээд гудамжаар явж исэн байгаа. За тэгээд маш их өлсөн учраас эхлээд шууд дэлгүүр орё гэж батсан юм шиг байгаа. За ингээд 24 цагийн дэлгүүр хайгаад ингээд алхаад явж исэн. За тэгтэл энгийн иргэн нэгэн эмэгтэй нэг 30-д настай нэг эмэгтэй тэрхүү охиныг машин дотроос ингээд хараад хөөх юм одоо юу болсон юм болоо яасан юм болоо гэх тэр эмэгтэй шууд өнгөрөөд явчих болно шүү дээ тий. Тэгээд ингээд дараа чи ажилтаа тий юу гэдгийг
за хин нэг нь мэдгүй гуйлах чинь юм билүү. Эсвэл хин нэгэн өөрхөн туслах байлгүй гэдэг явчих болно. Тэгтэл тэр хүн яг хүнлэг байж чадаад том хүнийхээ үүргээ гүйцэтгээд ингээд тэр охин дээр юу ч гэсэн яриаг нь сонсч үзье. Ямар ч асуудал яж магадгүй. Тэгэхээр юу ч гэсэн очиж уулзч үзье гэдээ очиод уулзсан баамаа. За тэгээд ингээд уулзсан чинь нөгөө охин чинь хэдийгээр ингээд биеийн маш их шарах сорвтой. Тэгээд нэг нүд нь ингээд хөрцөн. Би одоо энэ чинь ингээд зургийг үзүүлээ. Ингээд нэг нүд нь хөрцөн тийм байсан. Хин ч харсан ингээд хүчрхийлэлд өрцсөн те. Хин нэгэнд одоо задуулсан те. Тийм одоо байдалтай байсан. За тэгээд эргүү эмэгтэй мэдээж маш их сэрэмжтэйгээр одоо болгоомжтой хажир охин одоо цухтааж магадгүй, айжч магадгүй. Тийм учраас маш болгоомжтой түнтэй ярилцсан байгаа. За ингээ хин гэсэн те чамаа хин гэдیں۔ Яагаад ингээд энд явж байгаа, хаашаа явж байгаа юм ч гэд асуусан маа. За тэгээд тэр охин гид зэлсөөд байна. Тэгээд ингээд дэлгүүр харах гээд явж байгаамаа гэд маш сэргэлэн цав хариулсан байгаа. Тэр биенээс гарахгүй маш их цавлаг те тэгэж их зодуул зарчилсан юмнасаа маш их өөдрөг тийм үзэлтэй охин байсан байгаа. За тэгээд тэрхүү одоо эмэгтэй за тэгвэл би чамайг евро дэлгүүрлэг хүргээд өгье. Одоо тэгээд их чинь чам тоол авч өгье. Чи ганцаараа ингээд явахаар удаан явна тийм болохоор би чам хүргээд өгье гэд. Тэгээ ингээд хүргэж өгсөн маамаа. За ингээд хүргэж өгөх явцдаа бас хэд асуулт асуугаад за тэгээд дэлгүүрт ороод юу идмээр байна гэдгсэн. Манай Монгол CU 24 цаг байдаг шүү дээ. Тэрэн шиг адилхан Солонгост 24 цагийн дэлгүүрүүд маш их байдаг. За тэгээд дотор нь янз янзын хоол унд зардаг шүү дээ. За тэгээд тэнд ороод юу идэх вэ гэсэн чинь нэг юм бэлэн хоол нөгөө доширак одоо доширак зардаг ингээд бэлэн шууд ингээд панжаантай, будаатай, махтай ийм хоол бэлэн хоол байдаг. Тэгээд сосиск болон нэг ундаатай тэгээд авч идсэн байгаамаа. За ингээд идчих явах хугацаанд ингээд биеийг харахад бүр битүү шарах сорив. Тэгээд чиний нүдчээ яансан ингээд гэсэн чи эхлээд ер нь хэлэхгүй байжгаад сүүлдээ ер нь ярьж эхэлсэн байгаа. За мэдээж бас тэр жаахан хүүхэд ч гэсэн танихгүй хүнээс бас эмээсэн байж магадгүй шүү дээ. За тэгээд арай нэг гайгүй болоод ирэхээрээ өөрөө одоо ямаа ярьж эхэлсэн байгаа. Аав нь бол ингээд юмар хүнд ингээд хүчтэй юмар хойд аав нь хүчтэй юмар ингээд толгойн зохиод тэгээд тэрхүү толгой зохихоор нүдрөө нь ордог. Тэгээд нэг нүд нь ингээд хөрцөн. За тэгээд хувц цонрын ч гэсэн дараа нь цагдаа дээр очиод нурууг ингээд те гидсийн нуруугийн сөхөөд ингээд утсан чинь нийл шарах сарах нэлээд удцсан шарахууд сүүлийн үеийн шарахууд гэдэг. Тэгээд ингээд цагдаагийн бас нэг судалгаа одоо бүх төрлийн энэ одоо судалгаа одоо орон шүү дээ. Тэгэхэд ерөнхийдөө удаан 2 жилийн өмнөөс баг эхлээд хүчирхийлэлд өртснөөс тогтогдсон. За тэгээд энэ хүү охин бол маш туранхай тэг ингээ гарнаас нь барихад ингээ хав хатуу тэр нь яагаад гэхээр ингээ юу булдруу болоод ингээ бороолцсон. Тэг хөл гар эдэр нь бүгдээрээ ингээ бороолттой ерөнхийдөө маш их цохиулснаас болоод тийм одоо байсан. За тэгээд гар нь хамгийн амар юм нь болохоор тэр аав нь одоо тэр хойд аав нь одоо бүр садист бүр ингээд хэрцгийгээр зодод зөгтөг байсан мэдгэцэн. Яа тэгэхээр тэрхүү охины ингээд хурууны хээнүүд нь байхгүй ингээд хурууны хээ одоо арьснууд нь ингээд хуурчсан ингээд битүү ингээд бороолаад идэгцэн байсан. Яагаад гэсэн чи аав нь хариулын тавгаар ингээд хайрдаг байсан. Халуун хариулын тав авчираад хайрдаг. Тэгээ чи ингээд одоо тий буруу зүйл хийсэн. Одоо дүүнер чинь чамаас олж бараг ингээд уйлсан ч гэдэм үү тийм одоо шийтгэл өгөхдөө чи одоо ингээд хурууны хээ чинь байхгүй байлвал би чамд дахиад боломж өгье гэдэг утгаар хурууны хээг нь алга болгож ингээд хайрлын тавгаар хайрдаг гэсэн маа бүр амар ганц. Тэгэхээр тэрхүү жаахан охин одоо ямар их сэтгэлийн болон биеийн одоо тийм хүчирхийлэлд авцсан гэдэг нь мэдээж байгаа. За тэгээд 3 дүүтэй бол байсан. Тэр 3 хүүхэд нь болохоор 6 настай, 5 настай, 1 настай гэдэг. Тэгээд тэр 3 дүү нь болохоор аавынх нь одоо хүүхдүүд байсан байгаа. Аав нь тэр хойд аав нь 37 настай, ээж нь 27 настай. За тэгээд ганц аав нь хойд аав нь л зөвхөн зодддаг байсан юм уу гэхээр бас үгүй. Өөрийнх нь төрсөн их нь ч гэсэн бас адилхан зодддаг байсан. Тэгээд хоёулаа нийлээд хүүхдэд бол ингээд зодод занчиж ингээд хүчирхийлэл үйлддэг байсан баамаа. За тэгээд тэрхүү аав ээж нь бол мэдээж энэ хүү хэрэг баригдсанаар 3 хүүхэд байсан шүү дээ. Тэр 3 хүүхдийг бас ахаад асрамжийн газар руу аваад тэгээд тэгэхэд бол нөгөө хоёр чинь бүр бөө юм болсон. Тэр аав бол бөө юм болсон гэж байгаа.
одоо өөрийн хүүхдүүдээ л зодддаггүй байсан. Зөвхөн тэр хойд охиноо л ингээд дагвар охиноо л ингээд зодддаг байсан байгаа. За тэгээд өөрийн 3 хүүхэд нь бол нэгт задуулж байгаагүй. Тийм хүчрхийлд өртөж байгаагүй тийм байдалтай байсан байнамаа. За тэгээд шүүхээс одоо хүүхдүүдийг ингээд булаагаад авахд мэдээж одоо нөгөө хоёр чинь бөөн болоод тэгээд тэр хоёулаа 6 сарын 10-даар одоо ерөнхийдөө амиа орлох гэж бас оролцсон байгаа. Ийм уугаад байшин дээрээсээ өсрөх гэж оролцсон. Одоо Солонгосын одоо гал командынхан тэ цагдаа нар очиж түүнээс нь одоо аварч эмнэлэг рүү хүргэсэн байнамаа. За тэгээд тийм амар яхан нь шүү дээ. Бусдын хүүхдийг бол зодчих болчихоо өөрийнхөө хүүхдийг бол зодохгүй гэсэн бодолтой. За тэгэнгүүтээ эмнэлэгт мэдээд очиж бас эмчилгээнд орсон байгаа. За тэгээд хамгийн сайхан нь одоо тэрхүү охин одоо маш сайхан байдалтай байгаа. Тэгээд тэр маш сайхан сэтгэлтэй одоо эмэгтэй тусламжийг аваад тэрхүү эмэгтэй ингээд тусалж өгөөд хоолж унлаа. Тэгээд цагдаа дээр хамтдаа очиод ингээд энэ хэрэг ер нь үүссэн байнамаа. За тэгээд тэр эмэгтэйд ч гэсэн Солонгосын маш олон хүмүүс одоо талархсан баярлснаа илэрхийлж байсан. За тэгээд тэр эмэгтэй яагаад ер нь та ингээд туслахаар шийдсэн бэ ингээд сурвалжлагч асуухад би зөвхөн нийгэмд өөрийнхөө одоо том хүнтэй би ч гэсэн 2 хүүхдийн ээж тэгээд би зөвхөн том хүнийхээ үүргээ насан туршсан хүнийхээ үүргээл биелүүлсэн. Би үнийг өрөөсөө онцгой тийм асуудал гэж бодохгүй байна. Би зүгээр том хүн би яагаад одоо насан туршсан юм бэ те би тэрхүү нийгмийнхаа үүргийг л гүйцэлдүүлсэн гэж хэлсэн баамаа. За тэгээд тэрхүү эмэгтэй ч гэсэн маш их нөгөө санаа зовж гэрлүүн буцаачих үедээ гэдсэн үүднээс амар их санаа зовж исэн. Тэгээд цагдаа дээр очиод одоо хүүхд хамгаал сэтгэл зүйч эдэр эртлэн за тэр хүүхдийг өөр одоо төр байх одоо газарлаа авч явтлан тэрхүү эмэгтэй хамт байсан гэж байгаа. За тэгээд одоо энэ хэрэг яасан бэ гэхээр хойд аавд нь болохоор нийтдээ 10 жилийн ялгаа ноосон байгаа. За тэгээд ээж төрсөн эхт нь болохоор 8 жилийн ялгаа ноосон. За тэр хойд аавынхан 3 хүүхэд бол ингээд асрамжийн газар татсан. За энэ манай нөгөө охин болохоор асрамжийн одоо газар төр байх газар одоо саяхны хүртэл 8 сарын сүүл хүртэл байж агаад тэгээд өөрийнхөө нэгэн багтаа амьдардаг байсан. Одоо өөрийнхөө одоо нэгэн багтаа амьдардаг байсан. Хамаатныхаа өөрийг нь одоо багт нь өсгөж байсан тийм хамаатныхаа гэрлүүн өөрөө очих хүсэлтэй гэсэн үднээс тэрний гэрт очиж амьдрахаар болсон байна. За тэгээд хичээлдээ ч гэсэн орсон. За имлэг твтээд бүх шарах сойр бүх юм нь гоё ингээд идгээд тэгээд хоолойд сайн идээд ингээд сайн сайхан амьдарч байгаа гэж байгаамаа. За ингээд ийм хэрэг бол одоо гарсан байгаамаа. За тэгээд энэ хүү хэрэг ингээд сайхан одоо хүүхдийн амнаас эрсдэггүй ингээд дууссан байсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр хүүхэд тэр өдөр одоо гэрээсээ гараагүй байсан бол одоо ч хүртэл ч гэсэн тэр гэртээ ингээд заваал байж ах за магадгүй бас манай Монголд өнгөрсөн 9 настай охин шиг аль хэдийнэ одоо өнгөрсөн ч байх юм билүү тийм үстэй. За тэгээд бас гэрээсээ цухтаад явж хахад нь сайн санаатай хүн олоод асуудлыг ингэж сайхан шийдэхэд нь тусалсан байнамаа. За хэрвээ тэр хүүхдийг бас хинч олоогүй ингээд ээж аав нь буцаж гарч ирээд олцсон байх юм бол тий яах байсан болоо. За тийм болохоор манайхан ингээд соргох сэрэмжтэй байгаа чи хажуу хавиргатай сайн хурш байгаа чи тий ингээд гадаа тоглож байгаа хүүхдүүд ч гэсэн юу н ажиглаж байхад за дээрэс нь багш нарт бас маш их үүрэг байна. Багш нар бол ерөнхийдөө энэ ямар айлын хүүхд ямар хөө байгаа гэдгийг ерөнхийдөө бол мэддэг, андшгүй байдаг. Тийм болохоор иймэрхүү хүүхдүүдэд нийгмийн ажилтнтай хамтарч ажиллаач. За мөн эмчнэрт хандж хэлэхэд эмчнэр одоо хүүхдүүдэд бас соргох сэрэмжтэй байгаа ч тий ингээд энэ тэндээ гэмтээд түлэгдээд ч юм уу унаад ингээд ирсэн хүүхдүүдэд тусгаалan ингэж үзлэг хийж тий тэгээ ямар нэгэн сэжиг байх юм бол шууд цагдаад мэдэгдэж байгаа ч гэж хэлмээр байна. За тэгээ дээрээс нь Солонгост бас ийм судалгаа байдаг. Яагаад ингээд хүүхэд уйлаад ингээд явж байхад та нар ингээд дуудлага өгдөг юм бэ? Хүүхдээ ингээд ээж аав нь зовж байхад яа дуудлага өгж болдгоо юм бэ гэж хэлэхэд энэ нэг жоохон ингээд энгийн иргэд болохоор эвгүй байдаг. 150 бараг хүн тутмын нэг нь л дуудлага өгдөг гэж байгаа байхгүй. За тэгээд яагаад тэгдэг гэхээр эвгүй санагддаг. За мөн түүхтэй, яшигтай байдаг. Тэгээ цагдаа дээр очиод юм хүмүүглөө ядаргаатай санагддаг. Одоо миний цагийг авч ийн гэсэн үг те. За тэгээ бас ээж аав нь зүгээр энгийн загинж байгаа ч юм бэлөө яаж мэдхийн хүмүүжлийн асуудал ч юм бэлөө яаж мэдхийн гэж тааргалдаг. Тийм учраас Солонгос ч гэсэн
Солонгос хэрвээ та байгаа бол 102 гэсэн дуудлагад хүүхдийн хүчирхийллийн дуудлага өгч болно. За тэгээд мөн солонгос усаж гэсэн юм аппликейшн бас байдаг байна. За би тэгээд тэр аппликейшны нэрийг бас оруулчихъя. За тэгээд хүүхдийн одоо хүмүүс яа тэгэхээр сүүлийн үед чинь интернетээр байн гуцаа харж авдаг шүү дээ. Тэрнтэй л адилхан аппликейшнаа нээгээд аппликейшнаар дамжуулаад одоо бичлэгийг одоо юугаар мессежээр тийм одоо бүртгүүлдэг тийм аппликейшн бас гарсан байлаа. За тэгэхээр Монголд ч гэсэн энэ бас маш сайн арга байх гэж би бас бодож байна. За энэ түрээд ингээд миний видеог үзсэн та бүхэндээ бас баярлалаа. За тэгээд ямар нэг хэмжээгээр бас видео маань хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. За тэгээд коммент болон share, like тэгээд subscribe хийж надтай нэгтгэхээ битгий мартаарай. За тэр маань миний одоо сувагч гэсэн маш их тусдсан болно шүү гэж хэлмээр байна. Хүүхдүүдээ зөмөрө хайрлая. Тэгээд амьстай бие биенээ хайрлая. Ялангуяа хүүхэд багчуудтай маш их анхааралтай сайн эцэг их болцгоо. За хүүхдүүдэд сайн сайхан хүмүүжүүлцгээе. Өөрөөсөө эхлээд өөрчлөгдцгөө тий. Тэгээд ингээ хажуу хаврагтай болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар дуугаа өнгөрөх биш. Байнга ингээд үүрэг хариуцлага ухамсарч бай гэж уриалмаар байна. За Монголд маань одоо 24 цагаар хүүхдийн хүчирхийллийн утас 108 ажилладаг шүү дээ. Энэхүү утас болохоор 2014 оноос хойш ер нь ажиллаж эхэлсэн. Өмнө нь болохоор 1979 гэдэг хүүхдийн найз гэсэн ийм утас ажиллаж байсан байлээ. За тэгээд 2014 оноос хойш энэхүү утас ажиллаж эхэлсэн байх нэ. За тэгээд нийт дуудлагын бараг ихэнх нь одоо юу гэдэг хүүхдийн эрүүл мэндтэй хүүхдийн аюулгүй байдал ч юм уу ийм зөвлөгөө мэдээлэл авахар бас ирдэг. За мөн ихэнх хүмүүсийн дуудлага нь бас нэг яралтай эмнэлгийн тусламж авах тийм дуудлагууд ч бас ирдэг байна. За тэгэхээр энэхүү дуудлагуудыг ихэвчлэн хүүхдүүд өөрсдөө за мөн хөршөөд хамгийн их дуудлага өгдөг байна. За тэгэхээр хүүхдүүд өөрсдөө дуудлага өгдөг гэхээр чинь бүр өрөвдөлтэй байгаа зү. Хамгийн бага настай 5 настай хүүхэд ч бас дуудлага өгч байсан тохиолдол тийм бэ. Хүүхдийн хүчирхийллийн гэж газар авсан энэ үед болохоор том хүн бид нэр өөрсдөө маш тийм соргог эмзэг байх хэрэгтэй. За тэгээд нүдэн ханаад дууга битгий өнгөрч байгаарэ гэж бас хэлмээр байна. Дууга одоо өнгөрснөөр энэ бүх асуудал чинь шийдэгдэхгүй хязгаарч шийдэгдэхгүй шүү дээ. За тэгээд дээрэс нь таны хүүхэд ч гэсэн том болно. Эдгээр одоо хүчирхийлэлд өрсөн хүүхдүүд өөрсдөө ч гэсэн том болоод хүчирхийлэгч болдог гэж байгаа шүү дээ. За тийм болохоор юмыг баг дээр нь те юмыг ингээд мэдхгүй дуугаа өнгөрөх биш байнга ингэж өөрөө ойлоо оролцоолж ингэж яваасаа. За тэгээд иймэрхүү кампайн ийм аянуудтай оролцох те өөрийнхөө тусаж дэмжлэх одоо тусалж дэмжиж чадах юу байна түүгээр оролцоосаа гэж бас хүсэж байна. За тэгээд би ч гэсэн өөрийнхөө хэмжээнд одоо Намет ТV-г энэхүү одоо YouTube channel ажилладаг шүү дээ. За тэгээд энэ үднээс энэхүү видео бэлтгэж хүргэж байгаамаа. За тэгээд видеогоо ч гэсэн одоо хүчирхийллийн талаар сул ойлголцтой хин нэгэндээ ч гэсэн ингээ шеэр хийгээд сайн түгээгээд өгөөрэй манайхаа. Түгээж одоо хин нэг мэдээлэл болох бүгднээс ингэж энэхүү видеог ч гэсэн сайн шеэр хийж өгөөрэй. Шеэр. Монголд болсон тэрхүү охин одоо маш харамсалтайгаар амнаас алдсан шүү дээ. Тэгээд тэр жаахан охин ч гэсэн хэрвээ нийгмийн ажилтан те хэрвээ багшин ч гэдэм үү хэрвээ хөршин ч гэдэм үү хин нэгэн тэр охиныг анзаарсан. За анзаараад чимээгүй өнгөрөөгүй байсан бол өнөөдөр энэ охин ингээд тэр солонгост байдаг охинтой ч гэсэн адилхан амьд үлдэж болох байсан юм аа. За тийм болохоор бид нэр өөрсдөө ингээд өөрөөсөө ерөөсөө өөрчлөөд бие засаад гэрээ засаа төрөө зас гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг одоо бие засаа гэж хэлмээр байна. За тэгээд бие засгаагаад тэгээд ойр орчимдоо хэцүү байгаа хүүхдүүдэд тусал дэмжиж зам хүчирхийлэл төртөж байгаа юм санагдаж байвал шууд цагдаад дуудлага бас өгч байгаарэ гэж хэлмээр байна. Хэдийгээр төвхтэй ярвхтай гэж одоо тэр шааж байгаа ч гэсэн та хэн нэгний амь насыг хаварч болох шүү дээ. Тийм болохоор энэ маш их чухал шүү гэж хэлмээр байна эцэст нь. За тэгээд баяртай Намет ТV